За би өчигдөр Facebook-ээс нэг сөрөг мэдээлэл нэг тийм зүрх өвдгөн мэдээлэл олоод үзсэн байхгүй. Тэгээд нэг бүр ботогдоод болтгүй. Тэгээд нэг юм хэлмээр санагдлаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс анх танилцаад хэрвээ эрэгтэй ч юм уу эмэгтэй нь хамаагүй аль нэг нь жоохон эвгүй зан гаргаад тэр нь чамд яг эвгүй мэдрэгдсэн бол тэр хүн тийм л хүн гэсэн үг. Тэр хүн тийм л зантай гэсэн үг. Хүн өөрчлөгдөхөд үнэхээр их цаг хугацаа орно. Хүн өөрөө шийдээд за би өөрчлөгдөе, би өөр дээрээ ажиллая, би өөрийнхөө одоо сэтгэл санаа дээр ажиллая. Үнэхээр өөрчлөлтийг шийдээд өөртөө цаг гаргаад өөртөөгөө одоо суугаад эсвэл сэтгэл зүйч аваад тэгж л ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй. Чиний анх одоо ажигласан мэдэрсэн тэр зүйл яг тэр чигээрээ насан туршдаа үргэлжилнэ. Одоо эмэгтэйчүүд ихийг дэгдэгтэй за одоо юу тийм за намайг одоо жирэмсэн болчвол энэ хүн өөрчлөгдөнө. Хүүхдээ харчвал энэ хүн өөрчлөгдөнө. За одоо юу гэдэг ээж аав маань хажууд энэ хүн байвал өөрчлөгдөнө. За одоо энэ хүмүүстэй хаширлаа да би зөндөө хашраачлаа одоо өөрчлөгдөнө гэж боддог. Эсвэл ганц хоёр хэлсэн сайхан үгэнд нь хууртаад за энэ хүн яг өөрчлөгдөнө гэд итгээд найдаад тэр одоо токсик харилцаа руу буцаад орчдөг. Хэрвээ хажуудах нь өөрчлөе гэж бодож байвал хурдан өөрчлөе. За хурдан болио л доо. Зүгээр өөрчлөе гэж бодож байвал өөрийгөө өөрчил. Өөрийнхөө хорвоо ертөнцийг харах, тэр хүнийг харах, нүдээ харцаа өнцгөө өөрчилж байж тэр хүн өөрчлөгдөн. Тэр хүн өөр дээр ажиллаагүй байсан ч ажилласан байсан ч тэр хүнийг өөрөөр харж эхэлнэ. Энэ хүнийг тэр хүнийг магадгүй ч өөрөө бүрэн хүлээн зөвшөөрөх юм бол тэр хүнийг бас хүлээн зөвшөөрөөд энэ хүн үнэхээр би энэ хүнтэй байх уугүй юу гэдгийг чинь баг гарч ирдэг. Тэгэхээр хүн өөрчлөгдөнө гэж найдаад нэг хоёрхан үгэнд нэг хоёрхан удаагийн үйлдэлт нь хэрэлцсэний дараа, муудалцсны дараа одоо юу гэдгийг айлгаж сүрдүүлсний дараа хэлсэн хитгэн үгэнд нь итгээд одоо энэ хүн өөрчлөгдөж ийн болж ийн гэж юусоо найдах хэрэггүй. Хүн өөрчлөгддөггүй. Өөрөө шийдвэр гаргаж өөр дээрээ ажиллаж өөртөө үнэхээр цаг гаргаж эхлэхээс нааш. Энийг хэлмээр санагдлаа. Тэгээд эмэгтэйчүүд минь өөрийгөө аз жаргалтай би байх хэрэгтэй, чинь хоруудаар аз жаргалтай эрхлэхээр жаргахаар ирсэн болохоос зовхгүй ирээгүй гэдгийг үргэлж цаана. Чи энэ дэлхийн цорын ганц эр хүнтэй суугаагүй чамайг хатан хаан шиг амьдруулах эр хүн заавал байдаг. Энэ хөнгөл бол хароос өөрчнө гэдэг бол утгагүй. Дэлхийд 8 тэрбумд Монголд 3 сая хүн байна. Чи жаргах хэрэгтэй.